Монголын говьд бас дэлхийн 4 дахь том засгийн уурхайг зохицлоож буй 20,000 орчим монгол залуучуудаа баяр хүргэе. За энэхүү сонсголын зорилго бол та бүхний хөдөлмөрөөр бүтэж буй энэхүү уурхайн үнэн зөв мэдээллийг олон нийтэд хүргэж үнцэн үр өгөөжийг нь улам нэмэгдүүлэх юм зорилготой гэдгийг бас энд онцлон тэмдэглэе. За сая геолог нөөцийн шинжээчдийн мэдээллээс хэлсэн зүйлээс нэг хоёр асуулт байна. За таймлаад хэлэхэд ингэж ойлгож байна. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ зурхтаа бид техник эдийн засгийн үндэслэлгүйгээр гэрээ зурсан байна. За 2010 болон 15 оны тэзүү болон түүний тодтолд аль алинд нь оюу толгой компани эзэмшил бус Онтре компани эзэмшлийн талбайн нөөцийн мэдээлэл энэ тэзүүнд нь ороод яваад байна. Тэгэхээр оюу толгой компани бол одоо анхнаасаа өөрийн бус энэ Онтрегийн талбайн одоо энэ геологийн нөөцийг ашиглана гэсэн юм төлөвлөгөөтэй одоогоор ч одоо тиймэрхүү байдалтай яваад байна гэж ойлгогдож байна. За тэгээ 20 болон 23 оны тэзүүгийн нөөцийн тодтгол дээр сая Миндбаяр дарга одоо эрд соёлын мэргэжлийн зөвлөлийн дарга хэлэхдээ энэ хоёр өөр компани юмас салгаа гэхэд одоо салахгүй байгаа учраас бид нар батлаагүй байгаа гэдэг энэ зүйлийг хэллээ. За тэгэхээр миний эхний асуулт бол Онтре компани төлөөллөөс асуумаар байна. Танаа эзэмшлийн юмыг өөр компани ингээ бид нар ухах гээд байна гэд ингээ тэзүү хийгээд хахад та нар яагаад энийг зөвшөөрөөд яваад байгаа юм бэ? Энэ бол та бүхний одоо эзэмшүү лиценз дээр байгаа нөөцийн асуудлыг оюу толгой ухна гэхэд яагаад энийг зөвшөөрөөд яваад байгаа юм бэ гэдгийг асууя. За мөн мөнх сүх захирал сая хэллээ. Бид бас тэзүүгүй явах хүсэл байхгүй байна гэд. Тэгвэл яагаад та бүхэн зөрчлүүдэд арилгахгүй яваад байгаа юм бэ? Яагаад тэзүүгүй яваад байгаа? За та шинэ ажил томилогдож байгааг ойлгож байна. Тэгээ баяр хүргэе. Гэхдээ та яг өнөөдөр бол Рио Тинто компани одоо захирал албан тушаалтай байгаа учраас Рио Тинто компаниг төлөөлөж сууж ийн гэж ойлгож байна. Бусад Рио Тинто компани бусад улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа уурхаанууд ингээд тэзүүгүй явж болдог юм уу? Та бүхэн энэ компанийн хувьд энийг дотооддоо одоо аюулгүй ажиллагаа үднэс ч гэсэн ингээд хүлээн зөвшөөрөөд болоод идэг юм уу гэдгийг тодруулж асууя. За сүүлийн асуулт нь ган учир дараагаас өнөөдөр Монголд оюу толгой байна уу аль ч байна уу тэзүүн батлагдаагүй уул уурхай хэд үргэлжлээд одоо хэдэн уул уурхай үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Яагаад хуулийн дагуу та бүхэн үйл ажиллагааг зогсоож тэзүүгийн батлагдтал энэ зөрчлийг арилгахтал нь үйл ажиллагааг зогсоогүй байгаа юм бэ? За тэзүүтэй холбоотой асуудлаар бол бид түрүүнд дурдсан оюутлогын компанийн бол үнэхээр хичээл зүйлүүд гаргаад чадах асуудлуудаа одоо өөрчлөлтүүдийг хийгээд тэзүүгөө батлуулах гэж хойноос нь нөөцлөлтүүд яваад байгаа. Оюутлогын компаниас шалтгааллахгүй асуудлуудыг бол нөхцлүүдийг тавьж байгаа. Тэр нь хувь нийлэгчдийн өөрөгөөжийн тодорхойлолт мөн жишээл 100% дор тогтоолын хэрэгжилт эсвэл антрегийн асуудлыг нэг тийш нь болгох гэх мэтлэн гин. Тэгэхээр энэ юм нь бол яг бас компани зүгээс хамаарах асуудлууд биш. Олон талын оролцоотой ийм хүндрэлтэй асуудлууд болохоор нөгөө дахин өндөг гэдэг хоёрны гацалтанд орчод байгаа тал байдаг. За олон улсын жишгийн талаар та асууж явах шиг байна. За миний ажиллаж исэн орон уурлуурхаан салбарт бол тэзүү гэдэг ойлголт одоо бусад оронд Монголтой. За 4 номерын нэмэлт 1 минут. За баярлалаа. Тэгээд мэдээж компани олборлолт явуулж байгаа компани бол байгалийн нөлөө, хөдөлмөрийн аюулгүй байдал гэх мэтлэн асуудал дээр бол үнэхээр анхаарал тавьж тэрийг бол төр засаг нь бол маш нарийн хяндаг байгаад байгаа. Тэзүүн дээр бол одоо хувьцаа эзэмшигч нарын өөр өгөөжийн талаар бол нэг алба үүрэг авдаггүй өгдөгчгүй тийм байгаад байгаа маа. Яг классик утгаар бол тэзүү гэдэг ойлголт бол миний урд өмнө ажиллаж исэн бусад оронд бол манайтай адилхан биш байдаг. Тэгдээгээд бид нар бол тэзүүг одоо чухал биш гэж үзэж байгаа юм биш. Манай үйл ажиллагаанд оюутлогын үйл ажиллагаанд бол тэзүү чухал. Тийм ч учраас бид нар тэзүүгээрээ дамжуулж хоёр тал одоо ойлголт нэгтэй болдгоо гэж ойлгож байгаа. Тийм ч учраас их хүсэж байгаа. Ган учир дараа 5 номерын микрофон.
За, ашигт малтмал газрын засны газаргаа очир хариулъя. За, уулын ажлын тайлан төлөлгөө эрүүлэх үйл явц бол ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл заасны дагуу мэдээ тайлан эрүүлэх гэдэг ийм хуулийн зохицуулт дээр явагддаг ийм агуулгатай. За, тэгээ энэний дагуу ирсэн мэдээллийг бид хүлээж авдаг. За, эрүүлсэн уулын ажлын төлөлгөөг одоо хүлээж авсан техник эдийн засгийн үндэслэлд үндэслэж хянж хүлээж авдаг ийм л зохицуулттай. За, сүүлийн 10 жил техник эдийн засгийн үндэслэл одоо уулын ажлын төлөлгөөг хянах техник эдийн засгийн үндэслэл бидэнд байхгүйсэн нь бол үнэ. Гэхдээ оюутлогын компани 20 он хүртэл бол 15 оны тэзүү өвчин төгөлдөр явж ирсэн. 20 онд техник эдийн засгийн үндэслэлээ эрүүлсэн. За, ингээд эрдэс бүлгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаараа буутсан. Техник эдийн засгийн үндэслэл эрүүлнэ гэдэг маань бид үндсэндээ бүх мэдээлэлээ солилцсон гэсэн үг. Бидэнд танилцуулсан, хянуулсан. 5 номер нэмэлт тодруулга 1 минут багтаагаараа. За, энэ процесс мөн 23 онд үргэлжилсэн. Дахиад явсан. Дахиад техник эдийн засгийн үндэслэлээ эрүүлсэн. Өөрөөр хэлбэл бид уулын ажлын үйл явцын талаар, өрнөлийн талаар бүрэн мэдээлэлтэй байсан гэсэн үг. Нөгөө талаас бид уулын ажлын төлөвлөгөө хүлээж авахдаа холбогдох байгууллагуудаас бас чиглэл авдаг. Энэ том төслийг уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж авахгүй гэдэг шалтгаанаар бид зогсоох бол эрх байхгүй. Бидэнд юу чухал вэ гэхээр ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн дагуу мэдээлэл тайлангаа авах нь чухал байдаг. Ийм учраас бид уулын ажлын төлөвлөгөөг нь хүлээж аваад явуулдаг. Yeah, good morning, everyone. I am Stephen Scott. I'm the Chief Executive Officer for Entree Resources. The first question that I recalled being asked there was, why would we allow Oyu Tolgoi to mine our deposits? За, та бүхэнтэй өглөөний мэнд альдахья. Миний алдар нэр бол Steve Scott. Би Entree Resources-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг хүн байна. За, эхний тавьсан асуулт. Яагаад оюу толгой ХХК бидний өмнөөс олборлтыг яагаад оюу толгой ХХК-гийн ХХК маань Entree Gold-ийн өмнөөс олборлтыг гүйцэтгээд байна вэ гэсэн асуултанд хариулъя. The question was about feasibility study. Why? So why the feasibility study indicates that the Oyu Tolgoi will be in charge of all the mine plans and feasibility studies on behalf of Entree? First of all, Entree is a very small company. We have less than 10 employees, and we don't have the technical capacity to undertake the mining ourselves. За, юуны өмнө бид Entree-г товчхон тайлбарлахад бол 10 ажилтнаас бүрддэг багахан тим аж ахуйн нэгжийн байнамаа үйл ажиллагаа явуулдаг. Тийм учраас тэр багахан орын одоо аж ахуйн нэгж учраас бид нар тэр уулын одоо үйл ажиллагааны ялангуяа олборлолт гүйцэтгэх тийм техникийн хүчин чадвар хомс юм аж ахуйн нэгж юм байна. More importantly, the Hugo North deposits, including the Hugo North extension on the Entree ground, are one deposit. They are not two deposits side by side. It is only possible that they are mined as an integrated unit. За, хоёр дахь нөлөөлж байгаа хүчин зүйл бол тэр бидний яригадаад байгаа Hugo хойд хэсгийн Entree-гийн лиценз бүхий тусгай зөвшөөрөл бүхий энэ талбай нь бол оюу толгойн тусгай зөвшөөрөлтөд нэгдсэн тийм нэгдмэл одоо орд газар учраас тэр үйл ажиллагааг бол нэгдсэн байдлаар явуулах нь бол бид нар эдийн засгийн хувьд болон одоо техникийн хувьд бол зохистой гэж үзсэн. The Entree resources would have zero value if they are not mined as part of the integrated Oyu Tolgoi project. Тийм учраас Entree Resources-ийн одоо мэдлэлт байгаа мөн одоо тэр одоо нөөцийг олборлоход тусад нь оюу толгойн одоо орд газраас лиценз тусгай зөвшөөрөл бүхий орд газраас тусдаа олборлох юм бол эдийн засгийн үр өгөөч нь бол баг тэг байх тийм төлөв байдалтай байна. If I move from there to talk about the legal framework, Entree and Oyu Tolgoi are in joint venture together in the license areas, and the investment agreement in 2009
gave Oyu Tolgoi LLC the exclusive right to develop mineralisation on its ground and on Entree's ground on an integrated basis. There is no possibility of us doing the mining. За хууль эрх зүйн үүднээс наваад үзэх юм бол 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээгээр Оюу толгой ХХК Entrée Resource-ийн өмнөөс энэ тусгай зөвшөөрөл Entrée-гийн тусгай зөвшөөрөл бүхий талбайн олборлолтыг явуулж бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хариуцна гэсэн тийм залттай байдаг. За Entrée компани захирал сая өөрөө хэлэхдээ манайх бол 10 хүрэхгүй ажилтнтай жижиг компани гэдгийг сая одоо өөрөө хэллээ. За Entrée компани эзэмшилд байгаа 2 лиценз дээр нийт оюу толгойн бүлэг ордын баялагын 32% байна гэдэг сая бид шинжээчдийн дүгнэлтэн дээр сая танилцуулга дээр харлаа л да. Тэгэхээр Entrée компани маань энэ тусгай одоо эзэмшигч энэ лиценз эзэмшигчийн хувьд тодорхой эрх үүрэгтэй байгаа. Тэр нь компани өөрөө энэ хүү хайгуулын ажиллагууд, уулын төлөвлөгөөнүүд гих мэтлийн энэ өөрийн тусгай эзэмшийн эрх үүргээ одоо бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна л гэж харагдаад байна л да. Бидний хувьд бол Rio Tinto том компани, Entrée жижиг компани биш, яг энэ Монголын лицензийг адилхан лиценз эзэмшигч нар. Тэгэхээр яагаад та бүхэн өөрсдийнхээ эрх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? We would disagree that we're not fulfilling the obligations. We have a legally binding and executed joint venture with our partner Oyu Tolgoi LLC. And since 2010, we have been allowed by the Mongolian government to provide integrated feasibility studies, integrated reserve and resource statements and annual plans. And all of those and all of the other regulatory requirements and the amount of expenditure which is required on the licenses has been fulfilled in full. We believe that we are absolutely not delinquent in any of our obligations. За тэр бид нар эрх үүргээ гүйцэтгэхгүй, эрхэлэхгүй үүргээ гүйцэтгэхгүй байгаа гэдэг дээр бол би санал нийтэхгүй байхыг болгоно. Учир нь юу гэхлээр бид 2004 оноос ахуулаад Оюу толгой ХХК компанитай эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйл ажиллагааны нэгдсэн одоо зохицуулалтын хамтын ажиллагааны гэрээний дагуу үйл ажиллагаагаа хамтарч явуулж ирсэн юм а. За энэ дагуу мөн түүнчлэн 2010 оноос хойш бид нар боловсруулсан одоо тэзүү болоод мөн түнчлэгийн нөөцийн үнэлгээ, уулын төлөвлөгөө гих зэрэг нэгдсэн тийм төлөвлөгөө болоод баримтчгуудаа үлдэж энийхээ дагуу бид нар хамтран үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн бид одоо энэ тусгай зөвшөөрөл эзэмшигтэй холбоотой альва зардал, мөн үйл ажиллагаатай холбоотой альва зардлын өөрийнхөө хувийг бол бид нар өнөөдөр мөн Монголын хувьд татвар төлбөр гих зэрэг одоо төлбөрийн үүрэг бол хуулийн дагуу биелүүлж байгаа гэдэг л. In 2004, Entrée and Oyu Tolgoi, it was Ivanhoe at the time, but it's now Oyu Tolgoi. За очлоор 8 номерын фронт нэмэлт тодруулга 1 минут. Yeah. So Entrée and Ivanhoe entered into an earning agreement which was followed on by a joint venture agreement which was then discussed with the government by way of the investment agreement. So all of the terms within the investment agreement dictate how Entrée and Oyu Tolgoi LLC will work. And all of the Microphone director, closer to the microphone. Yeah. Closer. Yeah, please. Yeah. Thank you. So I'm not sure where you didn't hear from, but what I was suggesting is that the joint venture was fulfilled its obligations to discuss government participation in the investment agreement. We were represented by За орчуулагч та орчуулж гоо. За 8 номерын фронт 1 минутанд та багтаарай. За
За 2004 оноос хойш өмнө нь би түрүүнд дурдсан Онтрей болоод оюун толгой тэр үед Iron How Mines гэдэг компанитай бид нэр бол earning буюу хувь оролцооны тохиролцоонд хүрсэн байна. За тэгээд энэ хувь оролцооны тохиролцоо маань улмаар бидний хооронд хамтын ажиллагааны зохицуулалт бүхий гэрээнд тусгагдсан үйл ажиллагаа болчихно гэж улмаар хөгжсөн. За тэгээд энэ одоо хамтын ажиллагааны тэр гэрээнд тусгасан хамтын ажиллагааны бүхий л зүйл залт бүхий тохиролцоо нь улмаар 2000 нөгөө хөрөнгө оруулалтын одоо гэрээнд бол тусгалаа олсон байдаг маа тодорхой заалтуудад. За тэгээд тэр хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлүүдэд Онтрей болоод оюун толгой тэр үед Iron How Mines 2 ямар нөхцлөөр ямар зарчмаар энэхүү үйл ажиллагаагаа явуулах вэ гэдэг бүх нөхцлүүд заалтуудыг нь бол тусгасан байдаг. За бид баг зэргийн зөрүүтэй мэдээлэлтэй байх шиг байна. За ягаад гэвэл сая шинжээчдийн мэдээллээр 2025 оны 4 сард буюу одоо өмнөх засгийн газрын 170 дугаар тогтоолоор л одоо дөнгөж энэ жилээс Онтрей компани эзэмшлийн талбай бол оюун толгой бүлэг ордын хүрээ хямаар одоо хязгаарт хамаарна гэдэг бол зөвхөн энэ 25 оны 4 сард шийдэгдсэн асуудал. Тэгэхээр энэс өмнө бол энэ ерөөсөө зүгээр тустай лиценз. Тэгэхээр та сая хөрөнгө оруулалтын гэрээг одоо дурдлаа л да. Яг Монгол улсын энэ зурсан хөрөнгө оруулалтын гэрээгийн хэдийн хэд дээр Рио Тинто энэ Онтрейгийн талбай хайгуулыг хийнэ гэдэг ийм заалт орсон юм бэ. А бидний мэдхээр бол Онтрейгийн асуудал энэ хөрөнгө оруулалтын гэрээтэй огт хамаагүй. Ямар ч хайгуул хийх, олборлт хийх үүрэг хүлээгээгүй. Яг хэдийн заалт дээр энэ хариуцлагыг оюун толгой таны өмнөөс хүлээж байгаа. Энэ та хоёрын хоорондох гэрээ биш. Бидний хөрөнгө оруулалтын. Yeah. So there are many articles, specific articles within the investment agreement which determine that the entree licenses have to be managed by Oyu Tolgoi. Firstly, if I start with the definition of mining license within the investment agreement, the 2009 agreement, the definition. Sorry, I can't hear now. За яг хөрөнгө оруулалтын гэрээний тодорхой яг аль заалтыг та ишилж байгаа вэ гэж асууж байна. Эсвэл шинжээчдээс тодруулж болно. Тэгээ. 8 номерыг фрог. Many. There is clause 1.5, there's clause 3.2, 3.3, and I think those specifically will be helpful. Okay. За та бэлдээд дараагийнх дээр дараагийн сэдвүүдээр гарах учраас хариулаарай.